За нэгдүгээрт бол амралтын өдрүүдэд I92 автобензиний хангамжийг одоо нөхцөл байдал зохиомжтой хомсдолтой холбоотой хэрэглээний өсөлтийг бууруулах чиглэлээр импортлогч аж ахуйн нэгжүүдийн зохион байгуулалтад оруулж Улаанбаатар хотын шатхуун түгээх станцуудыг бүтээгдэхүүнээр хангах ажлыг шуурхай зохион байгуулж ажиллаж байна. Гайлын ерхий газар, Улаанбаатар төмөр зам, нийслэлийн автотээврийн газар, нийслэлийн замын цагдаагийн газар, телекамерын нэгдсэн төв зэрэг газрууд хамтран ажиллаж шатхууны тараалтыг шуурхай зохион байгуулан ажиллаж байна. Энд одоо бас шатхуун авчаад тараахгүй байгаа одоо аж ахуйн нэгжүүдийг одоо камераар хянаж орлого авсныхан дараа шууд одоо хяналтын багуудыг явуулж за нэгдэхгүй байгаа асуудлуудыг нь ярьж ингээд шуурхай нийлгээд ингээд зохион байгуулад явж байна. За шатхууны тээврийн машин Улаанбаатар хотын гудамжаар зөвхөн шөнийн цагаар тээвэр хийх зохицуулалттай байсан бол үүссэн нөхцөл байдал тохирол өдрийн цагаар тээвэрлэлт хийх ажлыг зохион байгуулж байна. Тэгэхээр та бүхэн маань одоо хэдхэн сарын өмнө одоо болсон одоо Дүнжин гарвын худалдааны төвийн ослыг бас санаж байгаа бах. Тийм учраас бол энэ шатхууны том оврын тээврийн хэрэгслүүд бол Улаанбаатар хотын төвжрэл дундуур орох бол маш эрсдэлтэй юм нөхцөл байдалтай байгаа гэдгийг бас тодтогч хэлье. За ийм учраас бид нар бол цагдаагийн байгууллагуудаас зарим үед одоо хамгаалалтын тусгай машинуудыг гаргаж ингээд өдрийн цагаар түгээлтийг одоо төр хугацаанд хийгээд явж байгаа. Шалтгаан юун дээрээс үүсээд байгаа вэ гэхээр Ердийн үед Улаанбаатар хот маань 950-аас 1200 тонны одоо хэрэгцээг одоо хэрэглэдэг байсан. I92 бензин. Одоо бол бид нэр өдөөс өмнөдөө л 1000 гаруй тонныг дуусгачих чинь. Шөндөө манай хангалтын машинууд яваад, аж ахуйн нэгжүүдийн хангалтын машинууд яваад бүх шатхуун түгээх станцуудад цэнгэлжиж байгаа юм. Ингээд өглөө 6-аас хойш эхлээл онгоогоол ингээд түгээлт явахаар өдөөс хойш 2 цагийн үед бүгдээрээ дуусаад эхэлж байгаа. Шатхуун дуусаад эхэлж байгаа. За энд бол бас нэг зүгээр ингээл жишээ хэлэхэд одоо нэг шатхуун түгээх станц нэг 10,000 литрийг авдаг байлаа гэж үзэхэд хуучин бол одоо 20 литрээр ч гэдэг юм уу те 30 литрээр ч гэдэг юм аваа явахад нэг 400-аас 500 машин цэнэглээд дуустдаг байсан бол одоо ингээд банкад үргээд ингээд аваад яваад ахаар үндсэндээ нэг 200 гаруй машин цэнэглэл дуусч чаддаг байхгүй. Тэгэхээр одоо хэрэглээ ингээд хамгийн багадаа 2 дахин өсөөд зарим үед 3 дахин одоо өсөөд ингээд яваад байгаа учраас бид өдөр цэнгэлэхээс өөр аргагүй байна. Өдөр цэнгэлэхэд өдөр одоо 2 цагаас хойш эхлээд 2 дахь цэнгэлтүүдийг хийж байна. Ингээд энэ нэг шөнө дунд нэг 11 12 үед дуусч чадах. Ингээд одоо бид бол Улаанбаатар хотод орж ирсэн бүх одоо хангалтуудаа түгээгээд ингээд явж байна. За Оршин холбооны улсаас нийлүүлж байгаа 92 автобензиний ачлалтын хэмжээг сүүлийн өдрүүдэд хангалттай хэмжээнд одоо нэмэгдүүлж байна. Цаашид богино хугацаанд хангамжийг тогтворжуулах чиглэлээр бүх шатны төрийн байгууллагууд аж ахуйн нэгжүүдтэй хамтарч ажиллаад явж байгаа. Гадуур очир дараалал бол одоо шатхуун олгол сайжирч үр дүн гарч байгаа гэдэгт бол тодорхой хэмжээнд очир бол буурсан байна. Яг одоогийн байдлаар бол хамгийн их нь нэг 35 орчим машин байна гэсэн мэдээллийг телекамерын системээс одоо биднэрт өгч байгаа. Яг одоо Монгол улсын өнөөдрийн байдлаар Монгол улсын нутаг дэвсгэрт 54 вагон цистерн буулгаад одоо үндсэндээ тараалтаа эхлээд явж байна. 54 вагон гэдэг бол үндсэндээ нэг вагон чинь 60 тонн өгдөг шүү дээ. Тэгэхээр 3000 гаруй тонн 3600 орчим тонн юм уу ирсэн байна. Тэгээ энэ шатхууныг I92 шүү зөвхөн I92-ыг хэлж байна. Түгээлтээ хийгээд явж байгаа. Тэгээ дахин хэлээ бас ард иргэдээсээ уриалж байна. Том оврын автомашин чиргүүлтэйгээр ингэж явж олон шатхуун түгээх станцуудад хангалт хийж байгаа учраас төгжрөлтэй замд хэрвээ тааралдвал аль болох өөрсдөө хол байхыг хичээгээрэй. Тэгээ бас энэ хурдан шуурхай явах тал дээр нь туслаараа хоёрдугаарт өөрийнхөө бас аюулгүй байдлыг хангаараа энэ их эрсдэлтэй үүдэл явж байгаа шүү. Яалчгүй сатуулсан нөхцөл байдал байгаа учраас. За Ангарскийн нефть боловсруулах үйлдвэрээс одоо үйлдвэр үндсэндээ 15-нд энэ сарын 15 засвараас бүрэн гараад жигдрэлт тохируулгын ажил нь хийгдээд дууссан. Одоо бол өчигдөр гэхэд Монгол улс руу 65 I92 бензин ачигдсан байна. 65 вагон. За өнөөдөр 79 вагон I92 ачигдсан байна. Наашаага. За бүгд найрамд хятад ард улсаас захиалга нийлүүлэлтийг хийж байна. 9-р сард 7500 тонныг авсан манай улс. Энэ сард 4000 тонныг авсан. 4000 тонныг авсан 10-р сард. 11-р сард 15500 тонныг авнаа. За цаашид бол бид ер нь ямар арга хэмжээнүүдээ шатхуун түгээх станцуудтай холбоотой мэдээлэл та бүхэнд өгчээ. За өчигдөр орой одоо хэвийн олгож ирсэн 185 шатхуун түгээх станцын нөөц багассан болон үлдсэн олохгүй байсан шатхуун түгээх станцууд руу нэмэлтээр өнөө өглөө 6 цагаас
6 компани 140 шатхуун түгээх станцад орлого хүлээлгэх одоо ажил хийгдэж явж байна яг одоогийн байдлаар. Бид бол аж ахуйн нэгжүүдтэйгээ штаб байгуулчихсан. Байнгын одоо мэдээлэл солилцоод түрүү хэлсэн хяналтын одоо явуулын хяналтын багууд болон камерын хяналтын системээр бүтэн одоо хянаад байж байна. Улаанбаатар хот маань нийт одоо 282 орчим шатхуун түгээх станцтай юм. Энэний одоо 232 нь Петровис, Шунхлай, Сод Монгол, Тэс петролиум, Монсул, Газ ой, Синчиол, Тод петролиум гэдэг одоо том хэмжээний аж ахуйн нэгжид хамаардаг. Тэгэхээр одоо бол том хэмжээний одоо аж ахуйн нэгжүүд дээр бол бид нэр хангалтыг хийгээд ингээд явж байгаа. За Монгол улсын хувьд цаашдаа ер нь бол нөхцөл байдлаа ямар арга хэмжээнүүдийг авах ёстой вэ гэвэл бид нөөцийн саваа нэмэгдүүлэх ёстой. За нөөцийн саваа нэмэгдүүлээд одоо хоосон байгаа нөөцийн савуудаа дүүргэх арга хэмжээг авах ёстой. Ингэхдээ бид бас олон их усүрээс авах зохицуултыг хийх ёстой. За бид нар урд төршөөс бол мэдээж бид зөвхөн замын үд бомтоор авч чинь замын үд бомтоор авахд олон нийтийн дундаас яригадаад байгаа дамжуулан сэлгэн ачих төв гэж би сэлгэн ачих төвийн хүчин чадал хам одоо ковидын үед хэрэгжилжсэн үедээ бол энэ хамгийн дээдэлтэй сардан 42 мянган тонныг сэлгэн ачиж байсан юм рекорд үзүүлэлттэй байдаг. Төмөр замынхын хүчин чадлын хэмжээ бас энэ хэмжээнд байгаа. За цаашдаа бол бид нэр үндсэндээ шивээ хүрэн ханг бомтуудаараа бас I-92 автобензин авдаг болох энэ гэрээ хэлцлүүдийг хийх зайлшгүй шаардлагатай байгаа. Яг гэвэл одоо зөвхөн одоо Ховд аймаг Болгон сумын Такшканы бомтоор дизель түлш орж ирж байна. Шивээ хүрэнгээр одоо сая одоо энэ 11 сараас эхэлж дизель түлш орж ирэх одоо гэрээ хэлцэл хэрэгжээд эхлээд явна. I-92 автобензин 95-98-ууд дээр бол илүү өндөр стандарт шаарддаг. Тэгээ энэ одоо гэрээ хэлцлийн араас бид нар явах ёстой. За саваа нэмэгдүүлэх ёстой. Улсын төсвөөс хөрөнгө гаргаж бас энэ савыг дүүргэх, аюулгүй нөөцөө хангах энэ ажлыг зайлшгүй хийх ёстой юм байна лээ. За мөн бас бидний бас дараачийн нэг хийх ёстой ажил бол юу вэ гэхээр ногоон буюу цахилгаан болон газын автомашинуудыг одоо дэмжих уулуурхаан одоо салбарт хүртэл энэ одоо технологиуд нэвтрээд эхэлсэн байна. За манай яамнаас бол одоо хуулийн төсөл боловсруулсан оруулж ирэх гээд одоо бэлдээд явж байгаа. Олон улсын худалдааны нөхцөл байдал гадаад хүчин зүйлсийн сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль гээд энд бол одоо алтны үн өндөр болж байгаатай холбоотой валютын нөөцийг бүрдүүлэх хүрээнд одоо нэг удаагийн үйлчлэлтэй хууль явах ёстой. За хоёрдугаарт бол энэ нефт бүтээгдэхүүний одоо ханган нийлүүлэгчдэд зээл гаргаж одоо энэ нөөцийг бүрдүүлэх чиглэлд ажиллах ёстой гэсэн юм бодлогын арга хэмжээнүүдийг ингээд аваад ажиллаж байна. Тэгээд нийт ард иргэдэд бас уриалахад бол одоо амралтын 2 өдөр бол нэлээд эрчимтэй бас тараалтуудыг хийсэн одоо бас харьцангуй гайгүй болж байна. За энэ 7 хоногийн 3 дахь өдөр өнөөдөр бол Бүгдамын хятадаар тулсаас ачигдах одоо шатхуунууд хөх хотын үйлдвэрээс наашаа ачигдж байна. За тэндээс бол үндсэндээ 2 өдөр яваад ирдэг 3 дахь өдөр Монгол улсын нутаг дэвсгэрт орж ирнэ. Манай улсын нутаг дэвсгэрт одоо замын үдээр орж ирээд бид өдөрт нь Улаанбаатарт аваад ирнэ. Тэгээ ингээд Оросын холбооны улсаас ирж байгаа хангалт бол нэмэгдэж байна. Бүгдамын хятадаар тулсаас орж ирж байгаа нэмэлт хангалт бол одоо орж ирнэ. Ингээд 7 хоногийн сүүл рүү гэхэд бол байдал нөхцөл хэвийн хэмжээнд хүрэх юм байна гэсэн юм одоо хүлээлттэй байна. Ер нь одоо төгсгөлд нэг зүйлийг хэлэхэд манай улс 30 гаруй жилийн хугацаанд сав дамжуулан аж хүчин чадлаа бол нэмэгдүүлэх чиглэлд тун маруухан ажилласан юм байна. Бага нөхцөл байдал дээр би одоо сайдын ажлыг аваад 3 сар гаруй зам 4 сар орчим ажиллаж байна. Улсын төсөв батлагдсан байсан. Тэгэхээр зүгээр бэрхшээл дурдаад авахгүй тулгамдсан асуудлуудыг цаг үеийн асуудлуудыг шийдээд дараа жилийн улсын төсөвт тусгуулах ёстой асуудлуудыг тусгуулад хууль эрх зүйн орчнуудыг нь өөрчлөөд хилцэл хийгээд явах ажил руугаа шууд одоо ингээд ороод явж байгаа. Энэ олон жилийн хугацаанд сав суулгаа бид нэр төсөв хамгийн их уулуурхаан бараа бүтээгдэхүүний үн хамгийн өндөр, экспорт хамгийн өндөр байх үед хийгээгүй байсан тухай асуудал бол асуултын тэмдэгтээ үлдэж байна. Бид нөөцийн савтай болох ёстой. Нөөцөө бүрдүүлсэн байх ёстой. Нөөцөө нэмэгдүүлдэг гарц үд хаалгуудаа нээж гэрээ хэлцлүүдээ хийцэн байх ёстой. Ийм л одоо ажлуудыг хийцэн байх ёстой байсан байна лээ. Тэр энэ чиглэлд бол бүх хүчээрээ шаардлагатай ажлуудыг хийж байна. Монгол улсын ерөнхий сайд Оросын холбооны улсын ерөнхий сайдтай холбогдож бас ажиллаж байгаа. Оросын холбооны улсын одоо төмөр замын нийгэмлэгүүд болон
Роснефть компани удирдлагуудтай бас бид нэр холбогдоод ажиллаж байна. За өнөөдөр эсвэл маргааш би одоо Оросын холбооны улсын энэ бензин шатхууны асуудлыг хариуцдаг яам болох одоо эрчим хүчний яамны дэд сайттай бас холбогдож ярьж байна. Оросын холбооны улсын элчин сайттай хэд хэдэн удаа уулзж энэ асуудлуудыг ярьж байгаа. Ажлыг аваад 7 сард энэ бүх асуудлуудыг ийм эрсдэлтэй нөхцөл байдал үүснэ гэдгийг бол танилцуулж, засгийн газрын уралдаанаас шийдвэр гаргуулж, очиж уулзаж, утсаар ярьж, бичиг солилцож ингээд зохион байгуулалт хийгээд явж байгаа. За Оросын холбооны улсын зүгээс бол одоо биднэрт тэр нэг онгоцны түвшний гэрээний асуудлыг ярьдаг. За бид бол одоо өнөөдөр үүсэж байгаа нөхцөл байдалтайгаа холбоотойгоор бас гэрээ хэлцлийг хийх гэж ярахаасаа илүүтэй ер нь урт хугацаанд манай улсад ямар нөлөөлөл үзүүлэх вэ гэдэг асуудлыг бас бодож энэ гэрээ хэлцлийг ярих ёстой. Та бүхэн санаж байгаа бол улсын хурлын чуулганд нээлттэйгээр орж ирээд буцсан нэг юм асуудал байгаа. Энэ асуудлыг бид бас ярьж шийдэх зайлшгүй шаардлагатай байгаа. Болсон. Окей, асуулт. За. За та сая бензиний асуудал дээр Улаанбаатар хотын асуудлуудыг яриад шүү. Орон нутагт бас нөхцөл нэлээд хүнд байгаа. Тэгээд марчид их хавлагдаж байна. 90% бензин хөдөө орон нутагт одоо олдохгүй байна. Та сая Улаанбаатар хотод ингээд төгөлний бай өдрийн цагаар төгөлт хийгээд хөдөө орон нутагт яг ингээд бензиний асуудал бас хэрэг болохгүй байгаа би. Одоо марчид ярьж байна. Гол бол тагэр нутгийн марчид хутгийн моторны бензингүй болчиход байна. Энэ асуудал шийдэхгүй мүү гэж. За би чинь бүр тодорхой Завхан аймгийн Тэлмэс онгод одоо бензин болоод 3 төр болж байна. Тэгээ ямар хариу марчд гэж 10 гаруй хонжил манай тэг ирнэ гэдэг. Энэ яагаад ингээ орон нутг бас ийм өсгөл төдөрч вэ? Энэ дээр ямар арга хэмжээ авч байгаа бэ гэж. Тэгээ та болохоор одоо өнөө орой гайгүй болчих, маргааш гайгүй болчих. Ингээ ийм тайлбар хүмүүсийг дургуулдаг нь шүү дээ. Тэгээ өөрөө яг ингээ үнэхээр ингээд засгийн газрын хэлцээ ингэж асуудал орж ирээд байгаа бол өөрөө гадуур яваад тэр шатхуун төгөөл дээр очиж байгаа иргэдтэй уулзаад яагаад гэвэл нүүр тулаад бодитоодээ сонсож болохгүй байгаа. Тэгээд та мэдээлэлээр ингээд тоо хараад яриад байх шиг байна л да. За ийм хоёр асуулт байна. За ойлголоо. За нэгдүгээр одоо сүүлийн асуултаас нь эхэлж хариулъя. Би байнга явж байгаа. Ажлын хэсэгтэйгээ байнга явж байгаа. Ер нь бол одоо ямар мэдээллүүдийг ард иргэдтэй өгч байгаа вэ гэхээр байдал нөхцөл дээрдэж эхэлнэ. Бүрэн хин гэдэг л байр суурийг илэрхийлээд явж байгаа. Уржигдраас өчигдөр хамаагүй дээрдсэн, өчигдрөөс өнөөдөр хамаагүй дээрдэж байгаа. За ер нь бол би хэлсэн. За ойрын одоо эх 7 хоногийн 3 дахаас эхлээд бол одоо нийлүүлэлт бол бүр илүү хэмжээнд орж байгаа учраас бид тээвэрлэлт хүргэлтийн асуудлыг би түрүү хэллээ. Энэ асуудал байгаа учраас бол бэрхшээл бас байгаад байна. Нэг. За яваагүй ш явж байгаа, байнгын явж байгаа, лайв хийгээд зураг аваад тэгээд одоо 50-аад дахаас илүүтэй чимээгүй л тойроод яваад байгаа. Өөрөө хянаж байгаа, уулзж байгаа. Нэг. За хоёрдугаар таны эхний асуултын тухайд бол орон нутгуудад бол бид нэр бас хангалтуудыг хийгээд эхэлж байна. Явуулж байна, байнгын л явуулж байгаа, арай аим тасалчихгүй явуулж байна. Улаанбаатар манай улс биш үү нэг хоногтой юу юм байгаа. 2300 орчим тонны хэрэглээтэй улс юм Монгол улс өөрөө. Энэний 1200 орчим нь Улаанбаатар хотод, 1100 орчим нь одоо орон нутагт байдгийг. Орон нутгийн хэрэглээг бол тасалчихгүй бас ингээд амь залгуулад ингээд явж байна. За Улаанбаатар хотод огцом ингээд эрэлт нэмэгдчихтэй зэрэг бид бас нөөцөө илүү төлхөө төвлөрсөн газруудаа өгөхөөс аргагүй байдалд орчод байна. За одоо бол бид агуулгын нөөц хангалттай болчиход байгаа учраас орон нутгууд руу тээврийг хийж гин. Дээрээс нь түгээлтийн машинуудын тав бас өрөхгүй байгаа юм. Тэ? За Баруун аймаг таасаа хэлж явах шиг байна. Дөрч сэтгүүлч Баруун таван аймаг дээр нэг юм асуудал байгаа даа юм. Ямар асуудал одоо сүүлийн 6 сараас хойш ингээд тасалтгүй яваад байгаа вэ гэхээр Баруун таван аймгийг цаад талаар нь Цаан нуурын бомтоос Газпром компани одоо хангадаг. Газпром компани өөрөө шууд хангадаггүй, дундын худалдааны компаниар дамжуулж хангадаг. Оросын холбооны улсын нөхцөл байдал туйлын хүнд байгаа. Олон одоо нефт нэрх үйлдвэрийн үйлдвэрт болон төмөр замд одоо бас цохилтод өртсөн байгаа учраас дотоодын хүчин чадал буурсан. За энэ утгаараа бол Оросын холбооны улс 8 сараас хойш он дуустал АЕ92 автобензин дээр хязгаарлалт тавьсан байна. Саяхнаас дизель дээр бас хязгаарлалт тавьчлаа. Засгийн газрын одоо хэлцээртэй учраас манай улсад бол хангалттай нийлүүлж байна. За Газпром компани трейдерүүд буюу худалдааны компаниудаа нийлүүлэхгүй байгаагаас шалтгаалаад бид Баруун таван аймагт цаанаасаа бол нийлүүлэлт авч чадахгүй байна.
Тийм учраас бид Улаанбаатар хотоос хангалт хийж байна. Улсын нөөцөөс 440 мянган литрийг бол одоо шийдээд өнөөдөр одоо ажилтнууд баруун аймагуд руу дахиад хийгдэнэ. Баруун Таван аймгийг төвөөс хангаж байгаа учраас бас нөгөө тээврийн замын одоо хугацаа ордог учраас бас тодорхой сумдуудад очиход бас тодорхой цаг авдаг ийм асуудал байгаад байгаа. Саяхан өгсөн мэдээлэлээр бол одоо Газпром компани одоо төлөөлөл ирж уулзахад бол бид бас дахин хүсэлт тавьсан. Бид бас Владивостокт очиж уулзахтаач хүсэлт тавьсан. Юу гэхээр манай энэ баруун аймагуудын нийлүүлэлтийг хангаж өгөөч гэдэг асуудлуудыг тавьсан. 11 сараас нийлүүлэлт өгж магадгүй гэсэн мэдээлэл өгчөөд ингэ байж байна. Гэхдээ бид одоо төвөөсөө хангаад явна.